Маркус 4-р бүлэг. Тэгээд тэр бэр Лингс салын дэргэд дахин зааж сургаж ихсэн бөгөөд агуу олон хүн түүн дээр цугларва. Тиймээс тэр бэр усан онгоц руу орж улмаар тэнгис суусан бөгөөд хамаагүй олон тэнгисийн дэргэд газар дээр байлаа. Тэгээд тэр бэр олон зөвлөлүүдээр хүмүүст заан сургасан бөгөөд сургаалдаа тэдэнд анхааран сонсоо. Ажилтан нэгэн үр цацагч үр цацгаар явжээ. Тэгээд түүнийг үр цацах зур юм ядал бол зарим нь замын хэсгээр унсан бөгөөд агаарын жигүүртнүүд ирж улмаар үүнийг цөлмсөн. Мөн зарим нь их биш хөрстөө чулуурхах газар дээр унжээ. Тэгээд энэ даруус соёоллоо. Яагаад гэвэл энэ хөрсний гүнгүй байсан. Харин нар хөөрсөн үед энэ төлөгдөв. Тэгээд үндэсгүй байсан учраас энэ натжээ. Мөн зарим нь өргөстөө бутнууд дундунва. Тэгэхэд өргөстөө бутнууд ургаж улмаар үнийг бамллаа. Улмаар энэ жимс гаргасангүй. Тэгээд бусд нь сайн хөрсөн дээр унаж улмаар соёолж ургасан бас өсөн нэмэгдэн жимс гаргасан. Тэгэхэд зарим нь 30-ыг, зарим нь 60-ыг, зарим нь 100 гаргасан гэлээ. Тэгээд тэр бэр тэдэнд сонсох чигтэн сонсог гэвэ. Улмаар түүнийг ганцаараа болох үед 12-тай хамт түүний эргэн тойронд байсан хүмүүс зөвлөлийг түүнээс асуужээ. Тэгэхэд тэр бэр тэдэнд шүтэний хаанчлалын нууцыг мэдэх нь та нарт өгөгдсөн. Харин гадна байгаа хүмүүс рүү бүх зүйл зөвлөлүүд дотор үлдэгдэг. Энэ нь тэд харж улмаар ухаарахгүй. Бас сонсож улмаар ойлгохгүй тул юм. Тэд хизээ нэг цагт хуврин өөрчлөгдөд улмаар юмуд нь тэдэнд уушлагдчихвээ гэв. Тэгээд тэр бэр тэдэнд хэлэхдээ та нар энэ зөвлөлийг мэдэхгүй юу? Улмаар тэгвэл та нар яаж бүх зөвлөлийг мэдэх юм бэ? Үр цацагч үгийг цацж байна. Улмаар эднэр нь замын хэсгэрх тэдэм. Тэнд үг цацагцсан. Харин тэднийг сонссон байх үед сатан тэр даруй ирж улмаар тэдний зүрх сэтгэл дотор цацагцсан үгийг зайлуулдаг. Мөн эднэр нь чулуурхаг газар дээр үүнчлэн цацагцсан тэд юм а. Тэд үгийг сонсох үедээ үүнийг шууд баяр хөөртэйгээр хүлээн авдаг. Улмаар тэдний дотор үндэс байхгүй бөгөөд тийхүү төр зур төсвөрлөдөг. Дараа нь үгнээс болоод зовлон шанал эсвэл хавчлаг гарч ирэх үед тэд шууд бүдрүүлэгддэг. Тэгээд эдгээр нь өргөстөө ботнуудад цацагдсан тэд юм а. Ийм нь үгийг сонсоод улмаар энэ дэлхийн зовнилууд болон эд баялгуудын хуурам эхлэлт бас өөр зүйлсийн хүсэж тачаалууд дотогш орон үгийг боомлж улмаар энэ жимстэй биш болтгоо. Мөн эднэрийн сайн хөрсөн дээр цацагдсан тэдэм. Ийм нь үгийг сонсож улмаар хүлээн авдаг. Тэгээд зарим нь 30, зарим нь 60, зарим нь 100 дахин жимс гаргадаг гэжээ. Тэгээд тэр бэр тэдэнд дэнэн савны доор эсвэл орон доор тавигдахын тулд авчрагддаг үү? Улмаар дэнгийн сүр дээр байрлагдахын тулд биш үү? Учир нь ил болгохдохгүй нууцлагт нь тийм зүйл гэж байхгүй. Мөн ямар ч зүйл өргөн дэлгэгдэхгүйгээр нууц хадгалагдсан үлдээгүй. Сонсох чихтэй хүн байвал сонсог гэв. Тэгээд тэр тэдэнд та нар юу сонсч будаа анхаар ямар хэмжүүрээр та нар хэмжинэ. Энэ нь та нарт хэмжигдэх болно. Мөн сонсдог та нар илүү өгөгдөх болно. Учир нь хинд байна түүнд өгөгдөнө. Тэгээд хинд байхгүй байна байнгын хүртэл түүнээс авагдана гэжээ. Мөн тэрбээр үүнчлэн шүтэний хаанчлал бол яг л нэгэн газар үр цацагт бөгөөд шүн ба өдөр унтаж бас босож улмаар үр соёолж бас ургадаг нь хэрхэн гэдгийг үл мэддэгтэй адил юм а.
Учир нь хөрс өөрөөсөө жимс гаргадаг. Эхлээд нахиаг, дараа нь түрүүг. Үүний дараа түрүүн дотор дүүрэн буудааг ургуулдаг. Харин жимс боловсрсон байх үед тэрээр шууд гар хатуураар ширвэнэ. Яагаад гэвэл ургац хураалт болцоод байна гэлээ. Тэгээд тэрээр шүтэний хаанчлалыг бид юутай адилтгах вэ? Эсвэл бид үүнийг ямар харьцуулалтаар харьцуулах вэ? Энэ нь гिचийн үрийн нэг үртэй адилаа. Энэ нь хөрсөнд суулгагдах үедээ хөрсөнд буу тэр бүх үрээс жижиг байдаг. Харин энэ суулгагдсан байхдаа ургаж улмаар бүх өвслөг ургамлаас илүү агуу болдог бөгөөд агуу мөчрүүдийг гаргадаг. Ингэснээр агаарын жигүүртнүүд үүний сөөдөр доор хоноглох боломжтой болдог гэв. Тэгэхэд тэрээр тэднийг сонсож чадах хэрээр иймэрхүү олон зүрлэлээр үгийг ярьдаг байжээ. Харин тэрээр тэдэнд зүрлэлгүйгээр ярьдаггүй байсан. Тэгээд тэднийг дангаараа болох үед тэрээр бүх зүйлийг өөрийнхөө шавнарт тайлбарладаг байлаа. Улмаар яг тэр өдрөө үд шуулахад тэрээр тэдэнд нөгөө тал руу гаталцгаая. Тэгэхэд тэд өө олныг явуулсан байх үедээ усан онгоцонд байсан түүнийг тэр жигт нь аваад явлаа. Мөн түүнтэй хамт жижиг усан онгоцнууд бас байжээ. Тэгээд салхин агуу шуурга босож улмаар давлгаанууд нь усан онгоц руу зогсон тул энэний дүүгээд үрчээ. Тэгэхэд тэрээр усан онгоцны хитэгт дэрэн дээр дэрлэн унтаж байлаа. Тэгээд тэд түүнийг сэрээж улмаар багшаа бид мөхөх гэдгийг та хайхрахгүй юу гэв. Тэгтэн тэрээр босож улмаар салхийг зэмлсэн бөгөөд тэнгист 50 тогтвон байглаа. Тэгэхэд салхи зогсож улмаар түүлийн намгүн болжээ. Тэгээд тэрээр тэдэнд та нар яагаад ийм их айцтай байгаа юм бэ? Яагаараа та нар итгэлгүй байна вэ гэв. Тэгэхэд дэндүү их айсан бөгөөд нэг нэгэндээ салхи болон тэнгис хүртэл түүнд дуулууртай байх гэдэг энэ ямар гэж хүн юм бэ гэлээ.